Сайн байцгаана үзэгчдээ та бүхнийхээ энэ сайхан оройн амгалан айлтгын өнөөдөр хотод маань 17 цаг 30 минут болсноор Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латеран цаашинтхэн тохирол үзэгч та бүхний хүртэл болоход бэлэн болсон байна. Энэ цаг мөчид Icon CGM болон үндэсний латеран Facebook хуудсыг шимтэн үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа илэрхийлье. Одоо харин хамгийн өндөр хонжиртай латерогийнхаа цаашинтхэн тохирлыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За мэдээж миний хаана бол 5 автомат машин харагдаж байгаа 4D 6D 642 гэсэн тоглолтуудын тохирлыг үзэгч та бүхэнд хүргэх болно. Хэрхэн та манай латерод оролцох вэ гэхээр та бүхэн өөртөө ойролцоо байрлаж байгаа манай таталбар борлуулах цэгүүдээс таталбараа худалдан авч бүгэлснээр хонжирт маань оролцох тохирол маань оролцох бүрэн боломжтой болдго юм шүү. Facebook-ээр илгээж байгаа 4 оронтой 6 оронтой тоонууд болол ямар ч хүчингүй харин та таталбараа гагцх худалдаж авах боломжтой юм аа. За одоо харин 4D-гээс тохирлоо эхлэх болно. 4D маань танд 3 боломжийг нэгд оруулгадгаараа онцлогтой. 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн тохирлыг одоо явуулах болно. За 4D-ийн 3 дугаар зэрэгээс үзэгч та бүхний өнөөдрийн тохирлыг эхлүүлэх болно. Мэдээж уламжлал ясаараа 4D-д маань болоо шилэн хоргонд тгээс 9 хүртэлх 1 оронтой цифр 1 удаа 4 удаа давхцснаар за 40 ширхэг цифр байгаа. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс автоматар гарч ирсэн санамсаргүй тохиолдолд гарч ирсэн 4 ширхэг бөмбөлөг маань яг дарааллын дагуу таарч байгаа бол үзэгч та өөрийн тавьсан бооцоогоо 500 тавих үсгэж авах боломжтой гэсэн юм. За ингээд тохирлоо явуулъя. Мэдээж үзэгчд маань 4 оронтой тагаа бүгэлсэн байгаа хаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр та өөрийнхөө дуртай 4 оронтой тоог за төрсөн өдрөө төрсөн оноо машиныхаа дугаарыг гар утасны дугаарын сүүлийн тоо гэх мэтчлэн танд аз дагуулдаг ямар 4 тоо вэ тэр 4 тоо бүглөө тохиролтод оролцоорой. Харин гарч ирсэн 4 тоо маань гагцуу яг дарааллын дагуу таарч авах хэрэгтэй. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн ханжраа явуулцгаая. Шилэн харгуунд маань ердөө 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та 4 ширхэг бөмбөлгийг яг дарааллын дагуу тааж чадах юм бол азтан болох боломжтой юм аа. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Ихний бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөг гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. 5 3 гэсэн бөмбөлгөө 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирт яг одоогоор гарч ирсэн байна. За харин 3 дахь цифрын дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний дугаар 9. 5 3 9 гэсэн бөмбөлгүүд яг одоогоор шилэн харганаас санамсаргүй тохиолдлоор гарч ирсэн байна. За ингээд сүүлийн бөмбөлөг гарч ирсэн. Сүүлийн бөмбөлгний дугаар мөн 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгний дугаар 9. 5 3 9 9 5 3 9 9 гэсэн эдгээр 4 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу таарч байвал үзэгч та 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бооцоогоо 500 тавих үсгэж авч байгаа юм шүү. Танд баяр хүргэе. За дараагийн тоглолт маань болоо 4D-ийн 2 дугаар зэргийн ханжир байгаа. Тэгэхээр та бүхэн бас дөрмийг одоо бас сайн сонсоод аваарай. Тгээс 9 хүртэлх 1 оронтой цифр 4 удаа давхцнаар шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс гарч ирэх 4 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу мөн таарч байвал та өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой. 3D-гээсээ дахиад 500 төгрөөр өсөж байгааг үзэгчд маань анзаарсан баха. За ингээд мэдээж дуртай 4 тоогоо бүгэлсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоо харин энэ 7 хоногийн тохирол дээр ямар бөмбөлгнүүд гарч ирэхийг хамтдаа харцгаая. Өвчин ширхэг бөмбөлгнөөс 4-ийг нь тагаад 500 1000 дахин өсгөх авах боломжийг 4D та бүхэнд олгодгоороо онцлогтой байдаг. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн хонжирын ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 2 дахь бөмбөлөгний дугаар 8. 2 дахь бөмбөлөгний дугаар 8. 4 8 гэсэн бөмбөлгүүд яг одоогоор гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөг. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 4 8 4 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн бол 4 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. За 4 дахь бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. 4 8 4 3. 4 8 4 3.
За энэ хүү 48 43 гэсэн дараалтаагаар гарч ирсэн 4 тоо болвол дөрөвдгийн 2 дугаар зэргийн ханжуурт энэ удаагийн тохиолдол дээр гарч ирсэн 4 тоо юм аа. Энэ хүү тоонууд яг дарааллын дагуу таарч байвал үзэгчтэй тавьсан базаага 1000 дахин өсгөж авах боломжтой болж байгаа юм. За үргэлжлүүлэн бүгдээрээ дөрөвдгийн сүүлийн боломж олох дөрөвдгийн 1-р зэргийн тохиолдлыг явуулгаалan шилэн хоргонд маань мөн 40 ширхэг бөмбөлөг байрлсан. Өөрөөр хэлбэл тгээс 9 хүртэлх цифр 4 удаа давхцнаар 40 ширхэг бөмбөлөг байрлсан байна. Эдгээр бөмбөлөгнөөс санамсаргүй тохиолдлоор гарч ирсэн 4 бөмбөлөг мөн дарааллын дагуу таарч байвал үзэгчтэй тавьсан базаага 2000 дахин өсгөж авах боломжтой. Ингээд дөрөвдгийнхаа 1-р зэргийн тохиолдлыг явуулцгаая. Дөрвөн ширхэг бөмбөлөгт таагаад 500 1000 2000 дахин өсгөж авах боломжийг дөрөвдгийн тохиолдол маань та бүхэнд олгодгоор онцлогтой. За ингээд эхний бөмбөлөг маань гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 1. Эхний бөмбөлөгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. 1 5 гэсэн бөмбөлгөөд одоогоор гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 6. 3 дахь бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 1 5 6 гэсэн бөмбөлгөд гарч ирсэн бол аз дагуулсан 4 дахь бөмбөлөг маань 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. 1 5 6 3. Тавтаж хэлье. 1 5 6 3. Өөрөөр хэлбэл 15 63 гэсэн яг энэ хүү дараалалаар гарч ирсэн 4 бөмбөлөг маань өнөөдрийн дөрөвдгийн 1-р зэргийн тохирол дээр таарсан 4 бөмбөлөг. Мэдгээр 4 бөмбөлийг яг дарааллын дагуу таасан үзэгч байвал та өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөж авч байгаа юм аа. За ингээд дөрөвдгийг тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. Өргөжлүүлэн бүгдээрээ 50 сая төгрөгийн ханжууртай 6D жекпотыг тоглох болно. 6D-ийн маань хувьд дөрөвдгээс арай бага зэргийн өөр анх удаага тоглож байгаа үзэгчд маань авилаас сайн сонсоод зэрлээд аваарай. Дараа бас магадгүй манай тохиролд оролцож байгаа бол та бүхэнд мэдлэг мэдээлэл олох байх гэж бодож байна. За шилэн хоргондоо тгээс 9 хүртэлх цифр 6 удаа давхцснаар 60 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань байрласан байгаа. Эдгээр 60 ширхэг бөмбөлөгнөөс гарч ирэх 6 бөмбөлөг яг дарааллын дагуу таарч байвал та 50 сая төгрөг хожих боломжтой. За харин дөрөвдгээс ялгаатай нь юу гэхээр таны бүгэлсэн тасалбар дээрх тоонууд урдаасаа болон хойноосоо орон их маягаар таах юм бол та хамгийн доод нь 1500 төгрөг. За тэгээд цаашлаад та сая 500 мянган төгрөгийг хожих боломжийг 6D та бүхэндээ олгодгоороо онцлогтой юм а. За ингээд бүгдээрээ хамтдаа өнөөдрийн 1500-аас 50 сая төгрөг хүртэлх хадсан хит тоодорох нууд ямар 6 ширхэг бөмбөлөг гарч ирэх нүг хамтдаа харцгаая. Гарч ирсэн 6 ширхэг бөмбөлөг маань яг дарааллын дагуу таарах юм бол үзэгчтэй 6D дээр 50 сая төгрөг хожих боломжтой байдаг. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарсан байна. За 5 гэсэн бөмбөлөг тасалбар дээрээ бүгэлсэн үзэгчд маань авал анхаарлаа илүү наашаа хандуулаарай. 5 гэсэн бөмбөлөг таарч байгаа юм шүү. За дараагийн бөмбөлийг харцгаая. Дараагийн бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 5 9 гэсэн хоёр бөмбөлгийг та яг дарааллын дагуу таасан бол 1500 төгрөгийн эзэн болж байгаа. Таны урмын хончмор 1500 төгрөг. За одоо харин 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 5. 3 дахь бөмбөлөгний дугаар 5. 5 5 гэсэн энэхүү бөмбөлийг урдаас нь та яг зөв тааж чадсан бол 15000 төгрөгийн эзэн болж байгаа. За энэхүү 3 бөмбөлийг таасан байгаа үзэгчтэй илүү анхаарал хандуулаарай. 4 дахь бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар тэг. 5 9 5 тэг гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Энэхүү 4 бөмбөлийг та тааж чадсан бол 150,000 төгрөгийг хожих боломжтой болж байгаа. За 5 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 5 дахь бөмбөлөгний маань дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 8. За энэхүү гарч ирсэн 5 бөмбөлгийг та мөн дараалалаар нь тааж чадсан бол сая 500,000 төгрөгийн эзэн болж байгаа. Одоо харин аз дагуулсан 6 дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. За ингээд 6 дахь бөмбөлөгний маань дугаар
тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 6 дахь бөмбөлгийн дугаар тэг. За ингээд 6 тэгийн маань аз дагуулсан 6 ширхэг бөмбөлөг маань гарч ирсэн. Та бүхэндээ эхнээс нь танилцуулъя. 5, 9, 5, тэг, 8, тэг. 5, 9, 5, тэг, 8, тэг гэсэн 6 ширхэг бөмбөлөг 6 тэгдэр маань гарч ирсэн байна. Тэгээ үзэгч та бүхэндээ түрүүн хэлсэн шилэн хоргонд маань тэгээс эсвэрлэх цифра 6 удаа давхцсан байгаа гэж хэлжсэн бол өнөөдрийн тохиолдол дээр 5-ын та 2 удаа, тэгийн та 2 удаа гарч ирсэн байна. Магадгүй та 6 яг ижилхэн тоо бөглөөдч азтан болох боломжтой байдаг юм шүү. Тийм учраас маш энгийн хэлбэр байгааг үзэгч маань анзаарсан баха. За ингээд өнөөдрийн 6 ширхэг бөмбөлөг маань гарч ирснээр 6 тэгийн азнууд маань тодорсон байгаа. 6 тэгдэр магадгүй 1500 төгрөгөөс 50 сая төгрөг хүртэлх хоцсон үзэгчд байвал та бүхэндээ баяр хүргье. За өргөжлөлөө Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийн хамгийн өндөр хонжиртай тохирлыг яг одоо явуулах гэж байна. Шагналын сан бол 120 сая төгрөгийн шагналын сан дээр 642 гэсэн тоглолтоо явуулах гэж байна. За 642-ийн маань хувьд бол бусад тоглолтуудаасаа бас маш хэлбэрхэн санагдаад байгаа. Яагаад гэхээр шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх 42 ширхэг цифрыг байрлуулсан байгаа. За эдгээр 42 цифрээс маань ердөө 6 ширхэг бөмбөлөг гарч ирнэ. Тэд маань бол дараалал огт харгалзахгүйгээр тааж байл үзэгч та 10,000 төгрөгнөөс эхлээд 120 сая төгрөгийг хожих боломжтой байдгаараа 642 маань онцлогтой байдаг юм а. За тэгээд мэдээж 642 маань бол танд нэг боломжийг олгодог. Энэ бол бонус бөмбөлөг байдаг. Хэрэг үзэгч та үндсэн эхний гарч ирэх 6 бөмбөлгнөөс үндсэн 3, үндсэн 4, үндсэн 5 бөмбөлгүүдийг тааж чадах юм бол за үндсэн бөмбөлгнүүд дээр 3-аас 5 бөмбөлгнүүд дээр бонус бөмбөлгөө мөн тааж чадах юм бол та 10,000 төгрөгнөөс эхлээд 12 сая төгрөгийг хожих боломжтой байдгаараа 642 маань онцлогтой юм а. За ингээд олон зүйл ярилцлагаар өнөөдрийнхөө 642-аас хэдий олон азтан төгрөгийг хамтдаа тодруулахаа үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхөө сүүлийн тохиолдлыг явуулж байна. Шилэн хоргонд маань 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эдгээр бөмбөлгнөөс санамсаргүй тохиолдлоор гарч ирэх 6 ширхэг бөмбөлөг дараалал огт харгалзахгүйгээр таарч явал үзэгч та 120 сая төгрөгийн азтан болох боломжтой байдаг. За ингээд эхний бөмбөлгийн дугаар 32 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 642 тохирлын маань эхний бөмбөлгийн дугаар 32. За дараагийн бөмбөлгийн дугаар 22 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 2 дахь бөмбөлгийн дугаар 22. 32, 22 гэсэн бөмбөлөг гарч ирсэн бол 3 дахь бөмбөлгийн дугаар 13 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгийн дугаар 13. 4 дахь бөмбөлгийн дугаар 15. 4 дахь бөмбөлгийн дугаар 15. 642-аас маань гарч ирж байгаа бөмбөлгнүүд дараалал огт харгалзахгүйгээр таны бүгсэн таталбар дээр таарч явал та азтан болох боломжтой байдаг. Тийм учраас сүүлийн бөмбөлгүүдийг гарч ирэхийг үзэгч маань маш сайн хүлээгээрэй. За 5 дахь бөмбөлгийн дугаар 16 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлгийн дугаар 16. За ингээд үндсэн 6 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 6 дахь бөмбөлгийн дугаар 2. 6 дахь бөмбөлгийн дугаар 2. Одоо харин өнөөдрийн тоглолтын маань бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Бонус бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд үзэгч та бүхэндээ 642-ийн гарч ирсэн үндсэн 6 бөмбөгийг хэлээд танилцуулъя. 32, 22, 13, 15, 16, 2 гэсэн эдгээр 6 бөмбөлөг бол 642 тохирлын маань гарч ирэх үндсэн 6 бөмбөлөг байгаа. Эдгээр 6 бөмбөлөг дараалал огт харгалзахгүйгээр хэрэг үзэгч таны бүгэлсэн таталбар дээр таарч байгаа бол та 120 сая төгрөгийн азтан болж байгаа юм. За харин өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Эдгээр 6 бөмбөлгнөөс үндсэн 3, 4, 5 дахь бөмбөлгөн дээр та бонус бөмбөлийг нэмээд таасан бол 10,000 төгрөг хожих боломжтой. За мөн түнчлэн 300,000 төгрөг 12 сая төгрөгүүдийг тус тус хожих боломжтой гэдгээрээ 642 маань онцлогтой юм а. Мэдээж үзэгч дундаас маань өнөөдөр азтан тодорсон байгаа болов уу гэж найдаж байгаа. Яагаад гэхээр маш энгийн бас хэлбэрхэн тохирлууд явагддаг. Дөрмийн хувьд ч бас тоглоход их хэлбэрхэн байдаг учраас өдөр эрт тусам манай лотерей тоглож байгаа үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа болоо гэдэгт итгэлтэй
байна. За ингээд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Даваа, саваг, баасан гаригуудын 17 цаг 30 минутанд Icon CGMN болон Үндэсний латрын Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ бид шууд тохирлоо хүргэдэг байгаа. Мэдээж бидэнтэй үргэлж шимтэн тохиролдоо оролцдог Үндэсний латрын аздан болдог үзэгч та бүхэндээ баярлалаа. Даваа гарагийн шинэхэн 7 хоногийн шинэхэн азднуудын шинэхэн тохирлоороо иргэн уулзлаа. Түр баяртай.